1% хичээл зүтгэл гэдэг номны 176 дугаар хуудасны 2 өгүүлбэрээс жишээ аваад ярилцгаая. Катате о аките чансо мац ишшокеме 5時間働いた人よりダラダラと10時間働いた人の方が2倍の給料をもらえるгэж байгаа байхгүй юу. Энэ юу утгатай гэвэл гараа аль нэг талыг нь чөлөөтэй байлгах гэж байгаа байхгүй юу. Тэгсэн тохиолдолд chance хүлээгээд одоо chance орж ирэхэд тийм ээ завтай хүн мэдээж тэр chance-ыг барьж авах чадвартай байгаа байхгүй юу. Завгүй хүн бол тэр ажилдаа дарагддаг ч юм уу тэр chance орж ирсэн ч гэсэндээ тэрийг мэдрэх тийм зав байхгүй юм чинь тэрийг одоо хайдаг ч юм уу орхитуулдаг ч юм уу тэрийг барьж авах ямар ч боломж байхгүй байхгүй юу. Тийм болохоор аль болох завтай байцгаая хэдүүлээ. Ажиллаа хийжсэн ч гэсэндээ за нэг 100% ажил байлаа гэхэд нэг 60% гүйцэтгэлтэй байсан ч болно шүү дээ. Ер нь өөрийгөө бодох өөрийгөө завтай байлгах чадвар суулгах хэрэгтэй. Тэгээд энэ дээр ингээд ишшокиме 5時間働いた人よりダラダラと10時間働いた人の方が2倍の給料をもらえるгэсэн байна. Энэ дээр юу гэсэн бэ гэвэл 5 цаг ажил хийсэн одоо чин сэтгэлээсээ хийгээд ажиллаа дуусгаад авж байгаа цалин 10 цаг дараа гэж ер нь залхуу маягаар ажилласан тийм ээ өөрийгөө хойш нь тавьсан тийм хүний хүмүүс байгаа шүү дээ. Тиймэрхүү усуудаа харьцуулахад 5 цаг ажиллаад сайн ажил хийгээд цалин 100 yen-ээр нэмэгдсэн ч гэсэндээ 10 цаг урт хугацаагаар ажилласан хүний цалин хоёр нь харьцуулахад мэдээж 10 цаг удаа ажилласан хүн илүү цалин авч байгаа байхгүй юу. Тийм болохоор юу хэлэхэд байна гэвэл сайн бодож өөрийгөө нөөцлөж тэр өөрийгөө завтай байлгаж тэр завтай байсан үедээ тийм ээ сайтар бодож ажиллаа хийсэн тохиолдолд өөрийгөө сайн амраангаа ажил хийгээ тийм ээ өөрийгөө нэг зовоохгүйгээр ажил хийсэн үед одоо урт хугацаагаар ажилласан гэсэнд ядрахгүй нь шүү дээ. Тэгээ 5 цаг одоо өөрийгөө богино хугацаанд ажил хийгээд айгүй хачаалтаа ажиллах юм бол мэдээж ядарна, сулдана тэгээд авж байгаа цалин 10 цаг ажилласан хүнтэй харьцуулахад мэдээж бага авч шүү дээ тийм ээ. 10 цаг одоо жишээ нь 100 мянган yen-аар бодъё л та тийм ээ. Цагийн цалин тэгэхэд 10 мянган yen авч байгаа. Монгол мөнгөөр 220 мянган төгрөг авч байгаа байхгүй 230 мянган төгрөг. Тэгэхэд 5 цаг хамаг байдаг тийм ээ. Өөрийнхөө бүх энергийг зарцуулаад 5 цаг ажилласан хүнтэй харьцуулахад бол мэдээч илүү их авч байгаа байхгүй тийм ээ. Тийм болохоор өөрийгөө завтай байлгаж өөрийгөө тийм ээ айхтар тэгж өөрийгөө шахаж зовоохгүйгээр тэр ажлыг дуусгаж илүү их баялагийг бүтээж амьдарцгаая хэвлээ. За амжилт хүсье.